За хүн амын орлогын албан дотор бол энэ сум дүүрэг орон нутгийн зэрэгэлтэй хот тосгоны төсвийн одоо бүрдүүлдэг гол татвар байгаа. Тэгээ энэ татвар нь бусад татвартай бас адилхан биш. Төсөв дээр ирэх нөлөөлөл нь 2 дахин үржигддэг. Өөрөөр хэлбэл тухайн одоо орон нутгийн сум дүүргийн энэ татврын орлогод байхгүй болчоор тэр хасагдсан дүнгээр төсвөөс бас тодорхой хэмжээний энэ дутагдсан дүнгийн нөхөж өгөх юм зайлшгүй шаардлага үүсдэг учраас бас энийг нэлээд хариуцлагатай бас сайн ярилцаж энэ дүн шийдлүүдийн ярих ёстой санагдаж байгаа. Өөрөөр хэлбэл бусад татваруудтай адилхан нэг одоо шууд нөлөөтэй биш 2 дахин үржүүлдэг ийм нөлөөтэй байгаа. Тэгэхээр байнгын хорон дээр асуулт асуухад энэ хүн амын орлогын албан тоттой холбоотойгоор тэр 2 дахин нөлөөгийн тооцоогоор 1.7 их найдын одоо татврын ачаал энэ 9.5 сая хүртэлх одоо татврын орлого дээр нь хүн амын орлогын албан татрыг 0% хэрэгэлснээр ийм ачаал ирэх юм байна гэдэг тооцоолууд илжсэн. Нөгөө талаас бас яг энтэй адилхан хуулийн төсөл Баярмаа нарын гишүүдээс бас энэ хүн амын орлогын албан татрыг энэ 9.5 гэж энэ босго тавихгүйгээр бүгдээрингийн 1% болгоё гэдэг ийм санал тавьсан. Тэгэхээр энэний нөлөө 5.4 их найдын одоо төсөв дээр их нөлөөтэй байна гэж ийм дүнгуудыг танилцуулж исэн. Тэгэхээр энэ дүнгуудыг бас чуулганы одоо нэгдсэн уралдаан дээр яг энэ 2 одоо хуулийн төсөл дээрх төслийн нөлөөнүүдийг бас илүү яг тодорхой зөв тайлбарлаад өгөөч. Нэгдүгээр, хоёрдугаар нөөтийн буцаа олголтыг одоо хуулийн залтыг хүчинг болгож байгаа. Тэгээ энийг нөгөө талд нь тэнцвүүлээд энэ хүн амын орлогын албан татрыг бас одоо бууруулж байгаа. Тэгэхээр энэний бас харьцуулсан нөөтийн одоо иргэдээр ирж байгаа татврын ачааллыг ямар хэмжээгээр бууруулж байсныгаа болоод хүн амын орлогын албан татвар дээр одоо ямар хэмжээний хөнгөлөлт чөлөөлт авчирч байгаа гэдэг талаар бас мэдээлэл өгөөч гэж хүсье. За Загжийн Мэнд сайхан сайд хариулъя. Монгол Улсын үеийн хүн амын орлогын албан татвар гэдэг бол ерөөсө 2025 оны байдлаар төсвийн орлогын 9% бүрдүүлж байгаа. За орон нутгийн энэ хүний орлогын албан татвар бол ерөнхийдөө онцлог нь бол орон нутгийн төсвийг бүрдүүлдэг. За манай орон нутгийн төсвийн бол орлогын 40% бүрдүүлж байгаа. Сум дүүргийн төсвийн гол их уср болдог. Тэгэхээр эдийн засгийн альж мөчлийн үед бол одоо тогтвортой орлогыг бүрдүүлдэг ийм татвар байгаа. За татврын хэмжээг огцон буруулснаар бол одоо Баярмаа гишүүний санаачсан хууль бол 1% байгаа. За тэгээ энэ хууль дээр чинь аваад үзэхэд бол яг 2.7 их найдын төсвийн орлого дээр нөлөө үзүүлэхээр байгаа. За дам нөлөөгөөр орон нутгийн татврын орлогыг бүрдүүлдэг онцлогтой учраас бид нар энэ хэмжээгээр нь татаасыг нэмж өгөх болно. Ингээд харах юм бол 5.4 их найдын төсөв дээр ачаал ирэх ийм онцлогтой байгаа. Зөвхөн бидний энэ засгийн газрын өргөн барьсан хуулиар бол 792 мянган төгрөг гэдэг бол нийтдээ жилдээ бол 840 дам нөлөөгөөр 1.7 орчим их найдын ийм нөлөөлөл үзүүлэх нэ гэсэн ийм. Гэхдээ гол нь иргэдийн мань гар дээр бодит одоо буцаалт болж очино. За энэ Баярмаа гишүүний тэр өргөн барьсан хуулийн төсөлд одоо хэлцгээр бэлтгэж байгаа хуулийн төсөл дээр нэг бизнесийн орлого, иргэдний түрээсийн орлого, хүүний орлого, ноогдлоо шихийн орлого, үйл хөдлөх хөрөнгөний хувьцаа үнцээс борлуулсны гээд бүх орлогуудыг одоо нэг байхаар үзсэн байгаа. Тэгэхээр энэний чинь нөлөө бол бүр одоо төсөл дээр ирэх ачаал бол тэр хэмжээгээр бид нар одоо авч даахгүй болно л гэсэн үг. За баярлалаа. За Батын Батбаатар гишүүн асуулт асуув.